За ингээд контент одоо миний мэдгээр одоо анх удаага цуглаж байна. Бүхэл салбараараа тий. Тэгэд нэг зүйлээр нэгдэж байна л да. Контентчд гэдгээр. Тэгэхээр контент маань өөрөө агуулга байгаа. Тэгэхээр агуулга бүтдэг хүмүүсийн одоо уулзалт болж байна. Тэгэхээр салбарт асуудал байгаа. Гэхдээ эцсийн дүнд бол ерөөсөл хүнд ангуулгыг л ямар нэгэн өөрсдийн хэлбэр суугаар дамжуулж хүргэж байгаа л процесс. Чуулга мэдээж сайхан болж байна. Энэ бол одоо анх удаага болохоор санаачлах явдал их сайхан байна. За энэ удаа бид нар бол одоо юу гэдэг салбараараа цуглаад контент цугласан бол дараа удаа бол бид нар илүүтэйгээр одоо бусад салбарынхныг энэ асуудал руу оруулах. Төр засгийн төлөөллүүд илүү төлөхөөр оруулах. Ингээд энэ контентчдийн асуудлыг бусад салбар болон хүмүүс ачлалтыг ойлгуул цаашлаад энэ чинь нийлээд бол нэг л салбар нийлээд Монгол эдийн засгийг бүрдүүлэх ард иргэдэд хүрэх бас нэг чухал өнцөг гэж харж байна. За магадгүй энэ арга хэмжээ ингээд нэлээд жилийн өмнө ухраагаад аваад ирэх юм бол комик юм уу эсвэл анимашнд одоо энд одоо лист олдохгүй байх юм шиг магадгүй жагсаалтанд орж ирэхгүй юм шиг магадгүй. За одоо бас нэг асуудал болоод яригдчих нэг гэдэг бол нэг сайн тал байна. А нөгөө талаас нь харахад бол ер нь комик бол энэ анимашн бол телевиз ч гэдэг юм уу эсвэл сэтгүүл зүүч гэдэг юм уу бусад салбартай харьцуулахад бол манад бол уламжлалын хувьд нөхцөл байдлын хувьд бүхэл ямаараа одоо үүсэж байгаа гэхүү аган шатныхаа нөхцөл байдлаар байж л да. А бусад салбарууд маань бол харьцангуй одоо олон жилийн түүхтэй, бааз суурьтай одоо бүр ядчил буугалсан асуудалтай тий. А манай комикс бол энэ анимашн чиглэл бол одоо тэр салбартайгаа харьцуулахад харьцангуй жижиг. Тэгэхээр бол одоо нөгөө нэг ядаж асуудлын нөгөө уралдаанд орох мандат эрхээ авж ийн гэдэг шиг одоо ядаж асуудлын чагсаалтанд орж байгаад бол миний хувьд бол баяртай.